За баярлалаа миний урилгыг хүлээж аваад ингээд ярилцах гэж байгаа ангарахтаа баярлалаа. Үн цэнтэй Монгол хүнтэй ярилцах таатай байна. Бид хоёрын ярилцлага бол маш гоё болно гэдэгт итгэлтэй байна. Манай ангараг өөрийгөө танилцуулаач. Одоо хотын хүүхэд гинтхэн хөдөө явах гээд шийдвэр гаргаад одоо хөдөө амьдарч байгаа тий. Монгол ухаандаа суралцах шийдвэр гаргасан цагаас хойш Монгол сэтгэлгээ, Монгол соёл өвлөгдөж ирсэн ухаан. Тэрийг бодтоо туршаад шууд хэрэгжүүлээд явж явах үед тэн дээр ихлэ гардаг шүү дээ. Бага наснаас ингээ байгальдаа өссөн хүүхэд байгаль мал амьтдаа дээдэлж сур. Тэгээд тэр байгальтайгаа харьцаж байгаа байдал, мал амьтдтайгаа харьцаж байгаа тэр хүндлэх, дээдлэх мэдрэмжийг байгалаас эхэлж авчхаараа хүмүүс хоорондоо өөр хоорондоо их гоё болдог гэдэг тэр одоо жишээг түүхээс сонсонгуудаа хотод гэснээс ерөөсөө л байгальтаа л амьдрий. Хизэнээс л нэг яагаад ч юм хэдэн жилийн өмнөөс л хөдөө амьдрмаар санагдал гэр мэр сонирхоод энэ жил түрүү жилийн 12 сараас шууд зөвлөл гарцсан. Тэгээд тэгэл дасан зогцох гэж бас ингээл хот руу хаяад авах гэж шүү. Тэглээ ах уу. Өөрийгөө хайгаа явж байгаа байдал л да. Өөрийгөө таних бусадтай тийм сайхан иргэний нийгмийн харилцаа бүтээх гэж үзээд болохгүй болохоор нь өөрлөгөө өнгөж өөртөөгөө танилцаж явсан чинь энэ гадаадын өөр тийм одоо коучингийн арга барилаар явж явжсан алтан дэдүүний аялгын сургалтанд суугаад хамгийн супер ерөөсөө оюун санааны системтэй гэрэл явна л гэдэг. Бүр баараагүй яг тэр өвгдийн ухаанаараа явахдаа шууд туршаад тэрийг өдөр болгон өглөө сэрэл унттлаа архиндаа хэрэгжүүлээд бодлын цэгц үүсгэж байгаа юм. Тэгэнгүүт ингээд өөрийн дотоод тархинд баахан харилцаа үүсдэг шүү дээ. Өөр дотроо 84,000 ангаргууд хоорондоо юм яриад л яг тэр дотоод харилцаатайгаа ажиллаж сурах гээд энэ хангаа байгальтайгаар байж байгаа. За маш зоригтой бөгөөд ийм ухаалаг шийдэл байна. Миний хувьд л одоо хөдөө өсөөгөө хэрнээсээ одоо Монгол хүнийхээ тэр цаг жавхаа гэдэг шиг те нэг дотоод хүнчил сүнсэн бий чинь л одоо таныг ингээд хөдөө яваа. Одоо энэ Монгол хүн байхын ухаан чинь юм аа гэж дуудсан шүү дээ те. Ангарагтай гэхлээрээ одоо хөдөө амьдарч байгаа те. Баян чанд мандаа. Өнөөдөр чи яагаад харилцаа гэдэг сэдвийг өндмөр санагдав, ярилцмаар санагдав? Түрүүний зочинтойгоо бас нэг харилцах, мэдлэг хүндлэх гэдгээс эхлийгээд мэдлэг хүндлэх сэдвээр бас их ярьсан. Тэрэн дээр ер нь бол өвгдийн ухаанаар л маш их нарийн байдаг. Хүн өөрийгөө танилцуулах эхний алхам бол тэгэл тэр чигээрээ цаад хүний ойлгох бөгөөд өөрийгөө танилцуулснараа нөгөө амьдралдаа бөгөөд хийж байгаа үйлдэлдээ бид хоёр хамтарч чадах уугүй юу гэдгээ ялтгүй мэддэг тийм л их ухаан юм байна л та тий. Тэгээ яг өнөөдрийн хувьд би ингээд ажиглаад ахад ерөнхийдөө манай монголчуудын бидний нөгөө буруу дадал суучжээ олон жилийн хугацаанд харилцаан дээр минь тий зүгээр одоо сайн байна уу гэж мэдлдэг байснаа одоо болоод юу байна гэж хэлдэг болсон байна гэдэг ч юм уу тий нэг тиймэрхүү сэдвэр өмнөх зочинтойгоо ярилцсан байгаа. Тэгээ одоо ингээд ажиглахаар одоо дараагийнх нь сэдв болохоор яг бид нар ерөөсөө баярлалаа болон уучлаарай гэж хэлдэг тийм үг бол маш ховор байна л ба тий. Тэгээд энэ талаар бид нар яагаад энийг болчих тий байсан юм уу? Энийг ер нь хэлж явах шаардлага байна уу үгүй юу гэдэг талаар ер нь бидний амнаас яагаад уучлаарай гэдэг үг гардгүй юм болоо гэж бодоод тэгэл ер нь энэ талаар ярилцвал яаж бид нар энэ дээр дадал суулгах вэ? Би ингэж бодоод байгаа юм л да. Одоо миний хувьд гадаадд амьдраад олон жил болж байгаа. Гэхдээ яг энэ уучлаарай гэдэг үг бол зайлшгүй байх шаардлага. Зайлшгүй ер нь бол ингэж хэлснээрээ тухайн харилцагчаа болон тухайн одоо нөгөө юг өгүүлсэн байгаа тэр нөгөө нөхцөл байдлыг айгүй зөөлрүүлж өгдөг. Хин энийгээ уучлалчна гэдэг чинь илүү гоё ингээд
харилцаагаа цааш нь авч явах алхам юм уу даа гэж боддог байхгүй. Яг дэлхийд даяар л угаасаа хүмүүсийн хандлага харилцаан дээр ингэж хэлснээрээ одоо буруудгүй юм байна гэсэн олон бодит жишээнүүд байгаа шүү дээ. Би бас нэг зохиолч хүний хэлсэн түүхийг бас саналаа да. Хүн хэлэхдээ ер нь бол баярлалаа уучлаарай гэдэг үг бол энэ бол шидэт үг юм аа гэж тайлбарласан байсан. Ер нь таныг амьдралд ингээд цааш чинь ингээд эвтэйхэн авч явахд чинь таныг аврал болно гэсэн утгаар бичсэн байсан санаанд орж ийн. Тэгээд яг өнөөдөр бол бид нар янз янзаар л яриад байна л да. Баярлалаа Монгол хүн хизээ талаасаа одоо юу гэдгийг баярлалаа гэж хэлжсэн. Уучлаарай ч гэхгүй ч гэдэг юм уу те. Нэг бидний за яг бид нар одоо тийм нэг юу цаанаасаа өгдөлтэй юм байж. Гэхдээ бид нар яагаад хүлэн зөвшөөрж болохгүй гэж гэдэг талаар л санаа бодлоо. Харин тийм. Одоо тийм өмнөх ангаргийн амьдралаас жишээлхэд би хүнтэй харьцахдаа, хүнтэй андалж, нөхөрлөгтөө хэнийг нь туслахдаа намайг сэтгэлээрээ айлж чадгаараа л хичээдэг. Тэгээ өөрийнхөө ингээд тусалчлаа гэж боддог. Тэнгүүд нөгөө хүн чинь нөгөө баярлалаа өөрийн мэдлэг өглөөгээд идэг. Хэлэхгүй болохоор ингээл гомдохгүй л. Тэгээд уучлаарай дээр ч гэсэн тэр хооронд тэр чинь ингээд ер нь нөгөө нэг өөрийгөө бусдад илэрхийлж мэдүүлэхгүй бол угаасаа хүн хүнээ сайн таньж чадахгүй л өрсөлдөнө. Атаархалцсан өөрийн мэдлгүй санаатаа санамсаргүй байдлаар зүгээр байгаагаараа зүгээр сууж аснаа хүний зэвүүцлийг төрүүлээл гондогоо ол ингээд байждаг шүү дээ. Тэгэхээр хүн болгоны нөгөө өссөн орчин дадал зуршил нь өөр болохоор хүнд угаасаа нэг эвгүй үйлдэл хийчихье гэж бодохгүй, эвгүй үг хэлчихье гэж бодохгүйгээр инээд сууж байгаад хийчдэг. Тийм болохоор анханасаа ингээд ийм гоё нэгдмэл харилцаа үүсгэхэд өөрийгөө таниулах, мэдүүлэх, тэгээд ичид зовоолгүйгээр илэрхийлж сурах бол үнэхээр шаардлагатай гэж бодож байгаа байхгүй юу? Яг үнэ. Бүр уучлаа гэж хэлдээс ичдэг. Зарим нь өөр эрдэж бардсандаа бист хүний уучлаарай гэлж хүний дор орсон юм шиг санагддаг энтер гэж ярьдаг ч хүмүүс байдаг штеп. Тэгэхээр нийгмээр ийм сайхан харилцаа эвтэй найртай миний баг байхад л гоё исэн штеп. Нэг орон сууцны бүх айлууд хоорондоо эвтэй алдар царайдгийн тоо гарсан. Зурагттай айландаа шаваад ингээ нэг айланд газар мазар сандал мандал дээр ингээл 20-30 хүмүүс суучил үздэг. Тийм гоё найрсаг, тийм сайхан байраараа найзлаг нөхөрлөдөг, тийм сайхан нийгэмж байж лээ бас ирээд байна. Одоо байхгүй штэ. Зожиг би ч гэсэн өөрөө дагаал зожигэрсэн юмс. Цаанаас яагаад гинт ингээд гажуудчваа. Тэгэхээр яг л нэг гадны янз бүрийн сэтгэлгээ гажуудалтай нэг тийм чимээгүй дайн гэж ярьдаг шүү. Халуун дайн гэж алтан дэд үний айлгуун дээр гардаг шүү дээ. Чимээгүй байж байгаад ингээд сошиал мөшлөр ингээд хүний оюун санаанд ингээд нөлөөлцөн. Тэгээ хүнд нууцсан ярангууд хүний итгэлийг алддаг учраас яриха болох жишээ нь тий. Тэгэхээр харилцаагаа айтаахан байлгах хэрэг яалтчгүй өөрийн дотоод сэтгэлийг илэрхийлээд үнэхээр чадахгүйгаа хэлээд мэдгүй бол мэдгүйгээ хэлээд ойлгуулчвал нөгөө хүнээ одоо ингээд бэлтжиж байгаа байхгүй оюун санааг нь ямар ч хүн танихгүй хүнтэй анх харьцахдаа болгоомжлдог шүү дээ. Болгоомжлдог тий. Тэгэхээр ерөөсөө мэдлэг хүндлэх энэ харилцаа энийг бүр ёс соёл болгоцсон байсан байгаа байхгүй. Аргагүй шүү дээ нөгөө танихгүй болохоор гүйччээ төрүүлээд өөр отгийнхныг нөгөө алчдаг, өтүүгээддэг гэсэн гээд заалгаж ирсэн шүү дээ. Тэндээс чинь одоо эргээд яваад байна тий. Нээштэй яг тэгсэн. Эргээд ирчихсэн сэргээд нөгөө хөөх монголч нь улаагаад бүр харлаад одоо бүр цөөн цаг гэж чинь ирчихсэн байгаад байгаа. Тэгэхээр энийг одоо өөрөөсөө л эхлэн гэр дотроосоо л эхэлж байгаа байхгүй юу? Яг үнэ тий. Бид нар бас нэг талаараа өмнөх дугаар дээр ярьж ирсэн бас нэг талаараа бид нар
гэр бүлийнхэнтэйгээ таньдгийн эмч мэдтийн эмч ингээд айгүй хайн ханддаг юм байна. Энэ бол буруу юм байна тий. Ер нь хинч байсан чи өөрөөсөө гаргаж байгаа амнаасаа гаргаж байгаа үг болгоно ажиглаж чиний эгч чинч байсан, нөхөр чинч байсан, эхнэр чинч байсан, хүүхэд чинч байсан айгүй хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг энэ ухамсартаа суулгах. Энэ бол маш энгийн зүйл байгаа юм л да. Энгийн зүйлийг бид нар хэтэрхий их тэгж нэг юу яагаад байна. Нэх одоо юу гэдэг нь хэтэрхий томор хүлээж аваад байгаа юм уу? Тэгснээ тэрэндээ авчиж тархиндаа блоклоод байгаа юм уу гэж бас харсан нэг шүү. Өөрөөсөө Мэдлэг хүндлэхий чинь бас нэг өөр утгаар ярих та хүн хүнээ дээдэлж сур те ил дал одоо байгаль хангаагаан дээдэл гэл ингээл яриад байна. Дээдлэх гингүүд хүн шууд нөгөө туйлширж өрөөсгөлөөр ойлгоод өөрөөсөө өндөр тэнний нэг залаад ингээд дахин шүтэх шаардлагатай болох гээд байгаа мэт тийм хайц төрдөг. Ер нь гэр бүлийн харилцаан дээр нөхөр ханиад дээдэл эхнэрийн дээдэл гэл ярангууд шууд ингээд дон гэл юу гэсэн үг юм. Тэгэхээр нөгөөдхөө хаан болох гэдэг юм болгоомж төрдөг л байсан юм бол харилцаан дээр. Тэр энийг их айтаахан үгүй ойлгуулчих юмс тий. Яг үнэ. Энэ маш олон үгнүүдийн утга ахуулгыг бид нар ингэж говьлоод байна нэг талаар тий. Энд чинь уг нь бол бидний соёлд байсан нүүдэлч ухамсарт байдаг энгийн зүйлийг яагаад ингэ сүүлийн жилүүдэд амар эрчтэй хүчтэйгээр ингэж амар нөлөөлж ингэж буруу тийш нь эргүүлэх болов тий. Бас их маш сонирхолтой л байгаа юм л да. Тэгээ яг угаасаа бидний зүрх сэтгэлд болоо бөгөөд яс цуснд маань байгаа тэр болохгүй байх шүү гэдэг тийм сигналыг одоо анхаарлын тэмдгийг бол одоо бүгдээрээ л ойлгоод байгаа тий. Бид нар чинь тэр чигээрээ бас муу болсон хүмүүс бол биш. Тэгээд анзаарч байна, эхэлж байна. Тэгээд яг л өчүүгийн жижиг зүйлээс л өөрсдөөсөө л эхлэх юм байна. Бүр болоод хажуудтайгаа айгүй нандин харилцаа үүсгэхийн тулд зүгээр л энгийн жишээн дээр мэдлэг хүндлэгтэр за нэг чинь жоохон юм буруу ичгэн яах вэ өөрчлөлөөрөө хэлчихэлтэй юу нь болох байгаа юм те тэрнийг хэлэхэд хэцүү юм бол угаасаа байхгүй тэгээ яг нэг хамгийн гол нь дадал суух гэдэг зүйл хэцүү юм л да бид нар болохоор нэг эсэргээрээ буруу дадал суучаад байгаа байхгүй энд хэлж яад юм те миний зөв та миний буруу хэлсэн ч би юу н яхаараа уучлаарай гэж хэлж идэв ч гэдэг юм уу те одоо нөгөө яг эсэргээрээ буруу дадал гэдэг зүйл тархинд маань суучаад байгаагийн нэг жишээ юм байна гэж ойлгосон. Энийг ерөөсөн 10 жилээсээ бүр цэцэрлэг сургуулиасаа нөгөө өрсөлдөх сэтгэлгээг илүү биднэрт нөгөө суулгаад өгүүлсэн. Эцэг эхийн хүмүүжил хүртэл хажуу айлын хүүхдтэй харьцуулдаг штеп. Тэр тэгсэн баг чи тэхгүй штеп. Тэдний айлын хүүхдийг харалтаа гэдэг ангууд өөрийн мэдлгүй нэг мэдгэд ингээ бусадтай өрсөлддөг болсон. Өрсөлдөж байгаа юм чи яах юм? Юун тэгэж уучлаарай гэж хүнээдээ орох те. Тэр мэдлэх гэхээр би хүнтэй мэдлэхээс ичдэг байсан. Яагаад тэгэхээр би өөрөөсөө ичдэг байсан. Яг тэгэл энэ нийгэм тэг нөгөө 90-60 метр тал гэл нэг юм мисийн тийм гоё загвар гаргацсан. Тэр төгс гэдэг схемээс би гажуу ялгардаг учраас би бол угаасаа ингээ юм нуугдмаар байгаад байдаг. Тэгээ хүнтэй ингээд болж игэл хүний нүдэнд өртөхгүй ингээл чимээгүй л ингээл явахыг хүсдэг. Тэгтэл тэр байдлыг маань дотор ямар сэтгэлтэй байгаа хүн мэдгүй намайг ингээ зүгээр яруугаар их цантай гэл ингээл айгуу сайхан. Тэгэхээр бусдад ийм сүрэг ингээд ийм мессежийг би мэдрүүлж штеп. Тэгтэл энэ дотор шаал өөрийгөө өнлөг үнлэмжийн ингээд шалдаа буцаа явж байгаа тий. Тэгээд одоо болохоор яаж ийм одооны ангараг бол ингээд айгүй юм ерөөсөө ингээд яг начиг хүн яг одоо энд хамтдаа хүн болоод төрчихсөн бид нар яг нэг зорилготой энэ оршихуун сайн сайхны төлөө энэ хүн төрөлд ирсэн бүх хүмүүс бол гайхалтай гэж үздэг. Тэгээд харцалт тулгарх юм бол ингээл инээмсэглээл ингээл тохиж мохвол юм сайн байна уу юм бэ? Гэхдээ тэр Монголын мэдлдэг өгнүүд нь ямар ч сайхан юм дээр үгүүд юм маань. Тэгээд
хүндлэх дээдлэх гэдэг одоо би ямар өнцгөр ахуудаа оюун санаанд ашиглаж байна гэхээр хүмүүсийн сонголт үзэл бодлыг дуусталан сонсож өгдөг. Ямар ч өнцгөр ярьдаг байж болно. Бүр үгүйсгээд шүүмжлээд байсан ч заяа. За тий. Одоохондоо энэ хүн ийм үзэл бодол, ийм өнцгөр харж байгаа юм чи. Тэгээд хэсэг хугацааны дараа шал өөр өнцгийг олоод харах нь тодорхой гэдэг итгэл суучингууд өөрийн мэдлгүй нөгөө хүндлэх, дээдлэх тэгээд нөгөө хүнтэйгээ нөгөө арсалдах тийм хандлага байхгүй болсон байгаа юм. Тэгэхээр тэр өрсөлдөх сэтгэлгээгээ эхлээд би таньж ийсэн бэ. Яг тэр дээдлэх хүндлэх ёсонд суралцахын өмнө. Зөв. Маш гоё өөрийнхөө жишээнээр бид нэр ерөнхийдөө би ч бас багада одоо хөдөө өссөн хөдөөний хүмүүсийг чинь нөгөө нэлээ их ээж аав нугасаа хүмүүжлээс шалтгаалаад бидний чинь том үеүгэнд битгий дундуур ороод ээж гэдэг юм уу. Ер нь нэг ингээд үг хэлээ чөлөөтэй илэрхийлэх тэр зүйл биднийг жоохон ингээд барьдаг л байсан байна л да. Яг одоо эргээд ингээд харахаар тий. Тэгэхээр чин тэр яалтгүй яг нэг ид наснда 14 15 наснда ингээд хөвчгөл ингээд тийгээл юма хийгээл те аль эсвэл 7 8 наснасаа ч юм уу тэрнээс ч өмнө байсан ингээ хүүхд айгүй шулмаад энэ юу энэ тэр юу ингээл ярьдэн штэ те тэр үед нь хүүхдүүдийг ээж аав нь илүү гоё дэмжиж өгч яриа хэлээг нээлттэй байлгах шаардлага бас байгаад байгаа маа тий. Тэгээ яг манай ангараг гоё юм ярьлаа да тэр нөгөө би өөрөөсөө ичдэг байсан гэ тий. Энэ бол маш чухал. Одоо яагаад бид нар өнөөдөр ингээд нэг хүлээн авчирч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь ерөөсөө өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрдгөө хаалттай байсан. Өөрөө ингээ хаалттай байнгут бусад хүмүүсд бас ингээд нэг би юм яргаар шүү, би юм онцгой хүн шүү гэдэг сэтгэл төрүүлдэг. Тэгэл бид нар ингээд тал талдаа л ингээд нэг гомдлтээсэн хүмүүс яваад байгаа юм шиг байна л да. Тэгэхээр ерөөсөө энэ ерөөсөө биш. Хүн болгон өөрийнхөө ухамсараар зүгээр эхний ээлжинд мэдлэх, хүндлэх ёстой юм. Энэ нэг ёс болгоо суулгачих юм бол, дадал болгочих юм бол аяанда ингээд урсаад явах хаа үгүй дээ ядаж тий. Маш гоё юм ярьлаа. Энэ бол эндээ автоматар хийж байгаа. Үгүй. Дүрис гэж хэлнэ. Эндээ сүулдээд энэ үр зүрхэндээ суугаад ихээр эний чи бүр үр зүрхнээсээ гаргахын тулд яалтчгүй нөгөө тархин цуцсан байгаа сөрөг тийм загваруудтайгаа ажиллах болчиход байгаа байхгүй. Тэр ичих. Тэгээ ерөөсөө нөгөө өөрийгөө бусдад мэдүүлэх, өөрийнхөө мэдрэмжийг хуваалцах, үзэл бодлоо илэрхийлэх тийм эрх чөлөөгүй хүмүүжсэн нийтээрээ бидний үе те. Тэгэхээр чи аргагүй байхгүй юу? Аргагүй шүү дээ мэдрэмжээ хүнд хэлэхээс ингээд ичиж байгаа. За ичгүй бараг автоматар ингээд дотроо шууд ингээд хадгалцдаг болчиход байгаа. Тэргээ бүр анзаарахгүй. Угаасаа хилээд дими хэлэх юм бол үгүйсгэл орж ирнэ гэдэг тийм. Бас бацаа. Яг үнэ. Тэгэхээр ингээд өнөөдөр дэлхийд даяар гарсан байгаа коуч нар тархины судлалд хилээд байгаа шүү. Хүний энэ муу дадал угаасаа олон дахин ингэж давталтаар суудсан байна. Тэгвэл эргүүлээд бүгдээрээ бас ингээд ухамсартайгаар олон дахин давтаж агаад энэ сайн сөрөг эрэг зүйл рүү ингээд дадал болгочихъя л та тий. Ерөөсө уучлаарай баярлалаа гэдэг үгийг хүмүүндээ ингээд зүгээр автоматар хэлээд үз өөрсөндөө даалгавар болгоод тий. Гэх юм бол аяанда ингээд үний дадлуулах юм байна. Автоматар хэлэнгээ тухайн моментн дээр айгүй ухамсартай байвал бас их гоё. Хэлэнгээ өөрийнхөө мэдрэмжийг ажин тэгээ нөгөө хүнээс бас айгүй гоё тийм хариу энерги орж ирж штэ хариу хандлага. Тэгээ тэндээсээ урамшин штэ. Тэгэхээр чинь хөгжнөл гэсэн үг. Дэнг өөрийгөө ажиглаастай үйлдээд ах юм бол гэдэг утгаар ярьж байгаа шүү. Тэглээ ахаа. Энэ жил ингээд өвдгийн ухаанд ингээд баагаар суралцаад манай ангараа одоо тэгээд юу хийх гээд байгаа тий хөдөөний амьдралыг ер нь Монгол ахуйтайгаар бид нар айгүй их үйлдэл хийж бүх зүйлээ өөрөө үйлдвэрлэдэг байсан тэр л ухамсарт суралцах гээд яваад байгаа гэд их гоё юм ярьжсэн өөрөө юм ойдог. За хизээч өөрийгөө ойдлчин болно гэж бодоогүй. Одоо ойдлчин болохоо чийдсэн.
Гайхамшигтай зүгээр өвгдийн ухаанаа сонсоод суралцаж явж байгаа л ерөөсө гаднаас шалтгаалгүй л амьдрий. Өөрөө зүгээр дэлгүүр орохоор тэр баргийн стил имиж нь таалагдахгүй байдаг. Тэгвэл би өөрийн таалагдсан стил имижийн хувцыг өөрөө гараараа хийе сурчээ. Өөр хүүхэд гэр бүл бүгдэнд нь хичээл да. Дандаа бид нэр гаднаас ингэж юмыг экспорт авахгүй ч юм билүү юм мэдлээ. Цаг яаж ч өөрчлөгдөж мэднэ. Тэгэхээр яг одоо тэрийг би өөрөө ингэ хийж сурмаар байна. Тэгээ юм хөөрхөн гараараа ингээл гэртээ юм хийгээл тэнд нэг юм нь хуучраал, илэгдээл, хугараал онгод тэрийг өөрөө ингээл гараараа засаал ингээл хөөрхөн чимэглэл нэг тийм хобби ойрд ингээд нэг юм асчаад байгаа. Энэ бол яахаарахгүй алтны дууны аялгаа уншаал инс ирсэн. Алтны дууны аялгаа ном уншаал эхлэхэд ерөөсөө тэр уужим сэтгэл их гоё хөвчтэй. Бусдыг ойлгох. Бусдыг ингээ мэдэрч харьцах. Тэгээд их сониуч, их зөрөгтэй болгох юм. Би энэ эр зөрөгтэй юм руу ингээд өсч эрсдлээс айхгүй байдаг. Гэхдээ заримдаа нэг асуудал төр ингээд гарч шийдлээ бодохгүйгээр айж майгаал хоошлуулаад зөрөг дотдог байсан бол алтны дүүний илгөө уншаал эхэлсэн цагаас хойш ерөөсөө юу бодсон тэрийгээ шууд ингээд үлддэг. Туршаад үзье ямар гоё туршаад үзье гэл ямар нэг шин юм ороод ирэнгүүт шууд туршаад үзье гэл. Гэхдээ тэрийн дээл мэйл ёо манай энэ нутгийн одоо манай их орныхан энэ дээлийг ямар супер гоё загвараар ойдсон бэ. Бүр ингээд хайр хүрээ гоё санагдаад. Тэгээ өөрөө ингээд янз бүрийн дээл мэл өмсөх. Тэрэндээ кайфтай. Одоо бүр хотоор бүр тэгж явмаар байна. Гоё. Энд чинь сте жинхэнэ гоё өөрийгөө одоо ингээд түүхээ мэдээд бидний үндэс ухсаа яг юу юм бэ гэд ирэхээр хүн чинь ийм гоё бадардаг бүхэл юмнууд нь сэрэгдэг л байгаа хгүй тийм ээ. Тэгэхээр өвдөж жишгээр жамыг танаад ингээд гоё ингэж л амьдрал зүгээр шүү гэдэг тэр нэг нүүдлийн соёл гэдэг маань одоо юу гэдэг байгаль даялтай орчлын ертөнцид ээлтэй дэлхийгээ тэр чигээр нь тэрвэрэд авцсан ийм нэг ахуй сэтгэлгээтэй байсан зүйлсийг бид нар өнөөдөр үргэлжлүүлж явах ёстой л байгаа л да. Тэгээд маш гоё өөрөөсөө ингэж өөр дээрээ шууд туршиж явж байгаа гэдэг бол үнэхээр гайхалтай. Тэрс одоо тэгэл манай найзууд ингээл надаас юм асууж тэхүү ингүй яах вэ гэл сонгоод чи ямар ах? Тэ үр дүн ямар ах нь хамаахгүй шүү. Зүгээр сонирхоод байгаа юм бол туршаад үзэлтэй. Зүгээр хийгээл үзэлтэй. Таалагдахгүй бол өөр юм сонгочих болно шүү. Хийхгүй байж хүнээр ингээл хилүүлэхгээл тэ нэг тийм үзмэрч айтай ингээд юм хандлага сууж масуугаад үздэг хардаг хүн дээр очиод юм шийдүүлээд идэг. Бүр ингээд таатал болсон байхгүй. Тэгээ өөрөө амьдралаа бүтээгээд таалагдсан болгохын тулд аятай тухтай амьдрал бүтээхийн тулд яалтчгүй маш олон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Яг үнэ. Нэг тэгтээ бидний дотоод амин чанар Монгол сэтгэлгээ, Монгол ахуй нүүдлийн соёлоор хідэн үеэрээ дамжаад ирсэн байхад яг энэ соёл өв ухаанаа ашиглаад явхад илүү хурдтай ойлгоод илүү хурдтай одоо сурах боломжтой. Тэрийг зүгээр уншаад сонсоод сурах биш. Заавал өөр дээр амьдрал ахуй оюун санаандаа туршаад харилцаа хандлага дээр ашиглаж үзээд яг тэгжиж тэр нь ингээ айгуу гоё ингээ чанарчаад байгаа байхгүй. Тэр их гоё. Үед авдаг тоглоом гоё. Одоо жишээлх юм бол одоо та бол амьдралаараа гоё үлгэрлээ явж штэ. Тэг хөдөө байх, хотод байх хоёрын ялгаа юу нэ хэрэг. Энэ дэр нэг гоё жишээлж. Хотод чинь бүх юм ингээ ойрхон харагдал тэрсэн юмн дунд дотор. За юу төвлөртгөн гарч яг ингээд хамар доорхын ахуй материалын юм ингээл нэг мөнгө төгрөг гэр бүл ингээд жижиг сажиг юм ингээл санаа зовоо бодоод явах юм. Гадаа гараал ингээл жижиг сажиг юм дээр хараал ингээл явах юмгүй тэгтлийн нэг уужим ингээд ангаа уулмал зүлэг ногоотой газар ингээл харны цаанаас бодож байгаа юм байна өөрөө далаацтай малаацтай сэтгэж мэтгэл
тэр шалтар болдог жижиг сажиг ахуй юм дээр санаагаа огч хэлэхгүй заа. Тэрийг зохицуулчихна. Тэрийг тэгээд игчиг гэл шийдэл айгу хордоо орж ирт юм байна. Ингээд юм уулын орой морой дээр гарч суугаал. Ямар гоё юм бэ гэж хараад. Гүбэр өстө бүх юм мартагддаг шүү дээ. Хөдөө бүр мөнгө төгрөгч бодогдохгүй. Яг нэг юм бүлэг шаардлагатай юм байвал тэр загтан төлөө болоо. Тэгээд нэг зардал мөнгөчнийхэн нэг шаардлага байхгүй юм л шүү дээ. Энийг бензин байхад нэг ойр зүрийг хэрэглэн юм байна бол. Гэхдээ хотод ерөөсө 5 алхал мөнгө шүү дээ. 5 алхал үг. Ядчил нэг газар руу орол зогсоол дээр орол гарахад 16,000 байдаг үйл яах вэ? Нэг үйл ажиллагаанд орчвол гараа явсан чинь 16 зүгээр зогсоолын төлбөр. Oh my gosh, бүр зогсоол дээр хүртэл өмнө нь зогсоолын 1000 төгрөгийг тоодгүй байж. Сайн нэг арга хэмжээнд орсон 16,000 төлсөн ч юм бас л горож л шүү дээ. Зарим зогсоолын төлбөр дээр үгээд. Тэр нөгөө монголчуудын нүүдлийн соёл, нүүдний ахуйн тэр ахуйдаа ойрхон байсан, мал аж ахуйдаа ойрхон тэр энэ яг нөгөө нүүдлийн соёл гэдэг, нүүдлийн амьдрал гэдэг зүйл маань бас нөгөө талаараа хүний бие организм, хүний оюун санаанд байнгын эрч хүч, энерги, цэвэр энергиг ингэж өгч юм тийм ээ. Хөдөө одоо ингээд эрүүл агаар ингээд байх тусам хүн өөрөө яг л нөгөө байх ёстой газраа байгаа учраас нөгөө оюун санааны болоо сүнсэн болоод эзэн бие маань яг нэгдээд нэг гоё байр-байранд орчод байна шүү дээ тий. Гэж байгаа болохоор магадгүй ингээд нэг сэтгэл уужим арай өөр юмыг хардаг, алсалж хардаг, өөжөө тэнүү сэтгэл маань нэгддэг. Яг тийм. Тэгээд жишээ нь бас ингээд өөрийн 5 цагт ажилтаа гэдэг ингээд босоод гараад хөдөд болвол тийм ингээд аниатай нүдтэй гараал ингээд машаасан. Хөдөө ингээд ёо гэж арай гэж босоод байшингаасаа гараад ингээд харангууд нөгөө өндөр ингээд хангаа өндөр уулмал харангууд сэргээл ингээд шууд огшоол босч ирж байгаа юм. Шууд нойр сэргээл шууд хийж бүтээ тгий ингээ. Ерөөсөө тэрнийг нойр харамлсан ядарсан мэдрэмж секундын дотор ингээд байхгүй болт юм л өндөр бол харчаар гадаагаар л өндөр бол сайхан байна уу сайхан байна. Би хослуулна одоохондоо хослуулна. Ishte ялтгүй үнэн л дээ одоо бид нар маш их хөдөөгөө ярьж байгаа боловч тэгээ бас ингээд зөрөгтэй шууд гарчиг гэхээр нөгөө бас ингээд юу яагаад байл л да тий нөгөө тав тух гэдэг зүйлээ үүсэхгүй болохоор бас жоох нөгөө шууд ингээд хүлээж авахд бас хэцүү байгаад байна л да. Суурин соёл иргэн шил тодорхой хэмжээгээр тасал болоод нэг тав тух үүсээд тэрэндээ аягүй сайхан юу яатсан бөмбөрцөн байж байгаа хүмүүс чинь гинтхэн өдөө гарахаар бас чанга штэ. Ер нь бол тэгэхээр ялтгүй хөдөө энэ бол бас нэг талаараа үлгэрлэл болоод ингээ хөдөө очоод хөдөө гараад хөдөө өнөөхөө амьдралд ажиллаж амьдраад ингээ явж байгаа гэдэг бол маш том алхам. Тэгээд ингээ багаар л ер нь ингээд энэ их хотчлт Улаанбаатартай төвлөрчөөд байгаа зүйлсийг ингээ хүмүүсэд бас уриалж ингээ хөдөө очиж амьдрах бас сэтэл өгөх маш л гоё шийдэл байна да ангараг минь гоё юм. Баярлалаа. Одоо юу? Хөдөө одоо тэгээ яг юу дутагдаж байна, яамаар юм шиг байна чиний өнцгөөс ингээ залуу хүний өнцгөөс харахад за энийгээ ингэчээс ийм юм байвал бид нар одоо нас цаашаа явах шаардлагач байхгүй эндээ гоё суурин байгаад ингэх юм байна ч гэдэг юм уу те нэг гоё юм шин санаа шинэлэг одоо хөдөөгөө илүү гоё хөгжүүлэхэд бол бид нар юу хийх ёстой байна залуу хүний үднээс харахад интернет авах хэрэгтэй. Миний ажил ч одоо нөө интернетээр явдсан шүү дээ. Тэгээд интернетээс болоод заримдаа гацсан салхи шуурга цаас бороо болол нөгөө гэр интернет ажиллагаа болчтой. Тэр дээр жоохон асуудал гарч байгаа болохоос сүлжээ мүлжээ унтрах дээр бол огт тоохгүй байна. Тэргүй амтан залгаж гинөө ажин юу санаа зовхгүй.
Зүгээр л гэр бүлэрээ одоо хүүхдүүдийнхээ сургуулийг л шилжүүлэх байна. Одоо зунжингаа ингээл байгаа л намар гот орох уу, ийсэн шилжүүлэх үү гэдгээ зундаа шийдэн. Тэгээд хүүхдүүдээсээ болоод нэг амралтын өдрөөр ингээ хажуудаа авах гал хот яваал аваал буцааж үргэлж өгөөл тэгж чатарч шít. Тэгэхээр гэр интернет байна. За бусд нь бүх юм байна дөө. Бүх юм байна штэ. Бүгдийг өөрөө гэртээ юм аа чинь, өөрөө гэртээ хоолоо чинь, талхаа ир чинь, сүгээр янз бүр юм аа хий чинь. Готоо тэгээд тий сайхан биш. Нэг тэгэл газар мазар ухаал, синдичиг байшин барилга барих их ч хүсэхгүй. Энэ гэр чинь их цомхон амар нүгэл хураага нүүчин. Тэгээ гайгүй бол би ч одоохондоо байшинд байгаа. Гэхдээ бүр цомцог гэр авна гэж ботцсон байгаа. Сая 3 сар цомцог гэрт амьдраад айгүй таалагдсан. Яа ямар гоё юм бэ? За. Гэт интернетээ бид нар айгүй гоё сайн интернет суйрлуулах хэрэгтэй маань. Тэгсэн байхад бол тэгээд бас дэлхийд даяар болж байгаа үйл явдлыг шууд авчин юунаас ч олзорхгүй англи хэлээ сурчин, францын сурчин юм бол юу л байна бүгдийг сурах боломж байна. Тэ гэх жишээгээр ер нь бол биднэрт ингээд нэг талаас нь харахад өнөөдөр бид нар бөөн боломжн дээр амьдарч байгаа хүмүүс байхгүй юу те? Дэлхийдээ бидний өмнө ингээд дэлгээтэй боломж юу л байна, гоё сайхан боломжууд байна, шүүрээд аваа гэсэн л байгаа л цаг үед амьдраад байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр бид нарт энийг маш гоё. Энэ тэгтээ одоохондоо л миний харж байгаа өнцгөр шүү. Энд бас удаан жил ингээл хөдөө суурин газар амьдарсан хүмүүсийн хувьд бас гिचхэмсэн гэдэг гоё бүтээн байгуулах санаа нь байж л байгаа. Би ч одоо удаагүй байгаа нь ялах ногоо байгаа даа. Миний хувьд энэ аймгийн төвд амьдрахад ч бараг хөдөө санагдаж байгаа хгүй. Гэтэ би яг одоо аймгийн төв биш бүр цаашаа гүн рүү явдаг. Тэгээд төв рүүгээ хаяа орж ирнэ. Аймгийн төвдөөч бас амьдарч болохоор байгаа. Хүүхдүүдтэй амьдрыг ивэл төвдөр амьдрах болчихж байгаа. Сургууль байж байгаа болохоор болж байгаа хгүй. Ингээ хот байгаад хахаар муухай. Гэр бүлэрээ элэг бүгдээ хамтдаа баймаар штэ. Хамтдаа Монгол соёл ухаандаа суралцъя. Тэгэл хараа. Гэсэн болохоор энэ удаа зөвхөн баярлалаа. Тэгээ уучлаарай гэдэг үгийг ер нь бол хэлэх юм уу хэлэхгүй юм уу? Хэлэхээр яагаад байна гэдэг ч юм уу гэж л хандъя гэж бодсон. Маш гоё нүгэл одоо дүгнэж ярих юм бол хэлэхгүй байх юм бол өөрийгөө илэрхийлж таньж чадахгүй, өөрийгөө илэрхийлж мэдүүлж чадахгүй бол нөгөө хүн чинь шал өөр байдлаар ойлгочод байна. Буруу ойлгочод байна тий. Буруу ойлголт төрүүлчихэд байна. Хэлээд ах юм бол харин өөрийн оюун санаа улам хөгжөөд ер нь л энэ нүдэн дарж байгаа бүх зүйлийг дээдлэх ухаан эндээс л эхлэх болов гэж бодож байна. Мэдлэг хүндлэхээс л эхлэл өөрийгөө хөгжүүлэл явчих юм бол цаашаа ерөөсөө амьтан хүмүүс байгаль хангай дэлхий тэр гадна дотны хүмүүс гэж ялгалгүй те дэлхийн хүмүүс дэлхий гэдгээр нийтээр нь ингээд сайхан хүндэлдэг болох байх гэж бодож байна шүү дээ. Илүү ах. Тэгэхээр бүгдээрээ уучлаарай, баярлалаа гэдэг үгийг дадлуулчих л та тий гэдэг л. Одоо чи өөрийнхөө өнцгөр одоо үгийн баялагаар бас гоё дүгнэлт хийлгэж. Сүүлийн үед л ингээл монголчуудаа харьцах гал төгдрэл нэг ярих гэж байгаа юм дээ. Ингээ хүн чинь тийм ээ олон жил ингээд нэг өөр хэл сонсоод өөр хэлээр яриад ахаар ингээ амны хайрцаг хэлээ яриа ингээд нэг сонирн болчихдгийг сонирч явахтай өөр тэрэндээ ингээд дадлалчихжээ л та. Тэгээд ингээ эргээд монголоор тэгэхээр бас ингээд үгээ хайдаг ч юм уу тиймэрхүү асуудал гардаг. Гэхдээ яг нэг би хоёулангийн л зэрэг хөгжүүлээд байнгын ярих хэрэгтэй байдаг байсан байна гэдгээ ойлгосон. Тэгээд эрен дээрээ маш их. Чиний өнцөг чиний үгээр үгийн баялагаар ойлгох олон хүн байгаа шүү. Заримдаа яг миний арга барилаар явж байгааг ярьж байгааг бас ойлгохгүй хүмүүс байдаг шүү дээ. Би бас яг нэг хэл гарч байгаа хөвчөг байна. Шүдний аппарат хэлгэсэн чинь яг ингээд ярьж сур дадах гэж бас хуцаа орд юм байна.
Өмнөхөөс өөр ярьж байгаа. Тийм тэгэхээр миний хувьд болохоор яг анзаарч байгаа юм бид энд ингэж одоо жишээлбэл би Швейцарт ажиллаад энэ хүмүүсийн дунд нь ороод ингээ ажиллаж байхад ер нь энэ баярлаа уучлаарай гэдэг үг бол ерөөсөн амны уншлага. Байнгын амны уншлага одоо юу гэдгийг те зүгээр ингэж юу яаж бол хэлэхгүй. Хэлий гэж дүрс гэж хэлэхгүй. Угаасаа хүнээс юм хүсэж харилцаанд чи орж л байгаа юм чинь чи уучлаарай. Энийг ингээд өгөөч ээ. Би хүнээс юм гуйж байгаа юм чинь баярлаа гэдэг ийм нэг харилцааны соёл, ийм нэг батал болсон үгнүүд бол байнгын байдаг байхгүй. Энэ бол хэвшил болсон байна. Тэгэхээр бид нар энэ бол гарцаагүй ажил аргачлалт байгаа байхгүй. Тэгэхээр эн чи яаж юм гэхэр хүнийг за нэг би одоо юу гэдгийг те хүнд нэг уулзах хэвээр байж байгаа цаг маань хаашилчлаа. Тэгэнгүүтээ хэлчихгүй яриачгүй тэр чигээр нь алга болчихгүй зүгээр хэлээд уучлаарай нөхцөл байдлаа хэлээд ингэчлээ уучлаарай гэж хэлчих юм бол надад ч чамар нөгөө хүнд маань чамар байхгүй зүгээр энгийн жишээ ярихад те заавалч хөд нөхцөл байдал байгаагаас хамаар шүү дээ. Тэгэхээр энэ баярлаа уучлаарай гэдэг зүйл маань тэгээ нөгөө хүндээ дуулгачаар нөгөө хүн чинь за ойлголоо гэх юм бол за баярлаа намайг ойлгосон гэдэг юм уу. Энэ баярлаа уучлаарай гэдэг бол үнэхээр бадал болох ёстой л үг гэж бодогдоод байгаа юм л та. Одоо энд маш айтайхан ингээд дадлал авцсан байдаг болохоор хүмүүсийн харилцаанд юм үл ойлголцох юм уу бие биенээ үл хүндлэх аль эсвэл юм одоо нэг асуудал гарахгүй л ингээд бүх юмнууд нь гоё яваад байна л да. Тэ зөвхөн энэ дээр л нэг харилцаан дээр л нэг хоёр ийм шидэт үг байна. Бүгдээрээ хэрэглээ сурчяал гэдэг юмыг санал болгох гэдэг нь миний хувьд болохоор тэгжил дүгнэлт хийх юм да. Нэрээ нөгөө хүн хэлхээс нааш гэдэг шиг энийг ингээ хэлээ сануулчих юм бол те сэрж сануулна гэж ярьдаг шүү дээ. Хятад контент үзсэн чинь бид 10 жилийн хүүхдүүд сургуулаа төгсөж байна. Талбай дээр ээж аавыг сандал дээр суулгаад бүх хүүхдүүдийг ингээд бүр ингээд сунаж мэхийлгэж мөргүүлээд ээж аав минь өдөө зэрэгтэй намайг ингэж явуулсан баярлаа гэж ингээ хэлүүлж бүх хүмүүсийг мөргүүлт юм ээ. Тэгээ тэр талархлаа баярлаагаа эцэг эхийн дээдлээд те баярлаагаа илэрхийлж явахдаа тэр хүүхдүүд бүр огшоод уйлж шít.